Ер нь бол Жимбүрэн гишүүний одоо Жимбүрэн сайдын хийж байгаа энэ ажлуудыг ер нь бол дэмжиж ажиллаж байгаа. Сая сүүлд энэ эрүүл мэндийн салбарынхны одоо цалинмөнгийн нэмэх үйлдвэрчний эвлэлийнхэнтэй одоо бас уулзалтууд зохион байгуулах, ойлголцод хүрэх асуудал төр бол миний хувьд нэлээд өндөр оролцоотой ажилласан. За тэгээд харамсалтай нь одоо энэ тэр хавдрын эмнэлгийн даргаыг одоо чөлөөлөх тушаал би эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа үед гаргасан. Тэгэхээр энэ дээр бол маш том ноцтой тийм зөрчил гаргасан. За тэр зөрчил гаргасны цацууд бас өшөө маш олон юм ноцтой энэ санхүүгийн юм зөрчлүүд хавдар судлалын үндэсний төв дээр бол илэрсэн. За тэгээд тийм учраас бид нар цаашдаа хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг ер нь хэвийн явуулах, үйл ажиллагааг сайжруулах, энэ хавдар судлалын үндэсний төвийн хойчор дугаар одоо энэ хүн чирэгдлийг бууруулах тал дээр бол энэ удирдлагыг солих зайлшгүй юм шаардлага байсан учраас ер нь чөлөөлөх юм тушаал эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа үед миний хувьд гаргасан. За харин харамсалтай нүгтэй холбоотой энэ тушаалтай холбоотой хавдар судлалын үндэсний төвийн дарга байсан Эрдэнэхүй захирал шүүхэд хандсан юм бэл. Тэгээ шүүхэд хандсных нь дагуу одоо шүүхийн процесс явуулгүйгээр одоо эрүүл мэндийн сайд Жимбүрэн одоо энэ ангийн хүүхэд болох энэ Эрдэнэхүйгийн хэмжлэлийг 100% бүгдийг хүлээн зөвшөөрсөн асуудал үүссэн байна. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд юу гэсэн үг вэ гэхээр энэ бүх хэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ хүн үүссэн хохирлыг одоо энэ ажилгүй байсан хугацааны цалин мөнгө энэ зүйлүүдийг бүгдийг барагдуулахар болж. Тэгэхээр өнөөдөр чинь энийг барагдуулахын тулд хавдар судлалын үндэсний төвөөс 19 сая төгрөгийг одоо тэр Эрдэнэхүй захиралд одоо барагдуулсан байгаа юм л да. Тэгээ эргээд энэ нь өөрөө эрүүл мэндийн яам тухай тушаал шийдвэр гаргасан над дээр бас ингэж хариуцагдах ийм асуудал болчиход байна. Нэгдүгээр одоо улсын эмнэлэг яагаад тэр зөрчил гаргасан хүнийг одоо тэр ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр энэ төлбөрийг барагдуулах хэрэгтэй гэж тийм үү? Ямар нэгэн байдлаар ажил сайжруулж иргэдэд хүрэх тусан үйлчлэгийг одоо сайжруулах зорилгоор одоо тийм баримттай нотлохотой зүйл дээр гаргасан миний тушаал шийдвэрийг одоо буруу байсан мэтэр ойлгуулж энтэй 100% эвлэшний хэмжлэлийг хүлээн авч байгаа нь одоо улсыг төдийгүй намайг одоо энэ эрсдэл санхүүгийн одоо ийм асуудалд оруулж байгаа зүйл байгаа байхгүй шүүхийн шийдвэр гараагүй. Ямар нэгэн шүүх хурал болоогүй. Энэ дээр зүгээр тэр бүх нэхэмжлэлийг хүлээн эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрчгөр энэ эвлэрлийн асуудлыг шүүх одоо захирамжаар баталгаажуулдаг. Тэгээд ийм л зүйл гарсан байна. Тийм учраас энэ бол яалтчгүй одоо энэ эрүүл мэндийн сайдаар томилогдсныхаа дараа энэ албан тушаалаа ашиглаж анагаахын одоо ангийнхаа хүүхдэд давуу байдал олгож улсыг болон одоо намайг ийм хохиролд оруулсан ийм асуудал үүссэн учраас би одоо хандхаас өөр аргагүй болж байгаа. Миний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас би одоо энэ хандхаас өөр аргагүй. Түүнээс одоо ямар нэгэн байдлаар ийм нэг хэрүүл маргааны асуудалд бол миний хувьд бол уул нь нэг оролцохыг хүсэхгүй байна. Нөгөө талаас Эрдэнэхүй тэр хавдар судлалын үндэсний төвийн захирал байсан Эрдэнэхүй нь бас олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бас энэ шүүх хурал болж ингээд мөнх сайхны гаргасан тушаал шийдвэр хүчингүй болж эргэж энэ хохирлыг барагдуулж байгаа мэт ийм миний нэр хүндэд халдсан ийм буруу ташаа мэдээллийг бас олон нийт түгээсэн. Тийм учраас би бас энийг одоо нэр хүндэд халдсан буруу мэдээлэл гэж олон нийтэд түгээсэн гэдгээр нь бас цагдаагийн байгууллагт нь хандж байгаа. Ингээд хандхаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байна л да. Одоо тэгээд Эрдэнэхүй гэдэг хүн мэдээж нэхэмжлэх шаардлага тавьсан байгаа. Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэхээр одоо яг ямар шаардлага тавиад тэдгээр нь биелэх юм бэ? Одоо мэдээж цалин бол одоо шүүгцэн хугацаа ажиллаж чөлөөлөгдснөөс өнөөдрийг хүртэлх хугацааныхаа цалин бол авах байх. Үүнээс өөр ямар шаардлага байгаа вэ?
Ер нь тэр нэхэмжил нь бол одоо энэ ажилгүй байх хугацааны цалин мөнгийг төлж барагдуулах, дээрээс нь эргээд тухайн ажилд нь томилох гэсэн ийм гол зүйлүүдийг нэхэмжилтээр дурдсан байна гэж ойлгосон. Таны шүүх хурал болоогүй гэсэн үг. Эрдэнэхүй даргын зүгээс ерөнхийдөө шүүх хурлын процесс явагдаад эрүүл мэндийн яамнаас одоо бас талууд ирж оролцсны дүнд одоо шүүхийн шүүх бол миний нэхэмжлийг одоо бүрэн хангаж шийдвэрсэн гэдэг мэдээлэл бол өгөөд байгаа шүү дээ. Харин энэ дээр л гол асуудал байна. Ямар нэгэн шүүх хурал болоод хэн нэгний алдаа оноог одоо дэнслээд шүүхийн шийдвэр гараад ингээд тогтооцсон бол энэ бол хинж маргахгүй зүйл. Хамгийн гол нь энэ дээр ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр тэр Эрдэнэхүйгийн тавьсан бүх нэхэмжлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн учраас одоо шүүх дээр ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр үүнийг баталгаажуулж захирамж гарсан байна. Тэр шүүхийн захирамж гаргахдаа бас их нэлээд алдаа дутагдaltaй зүйл гарсан. Энийний цаана ямар нэгэн эрх ашиг нь хөндөгж байгаа, охирж байгаа зүйл байхгүй учраас бас энийг ингээд захирамжаар баталгаажуулж ийна гэдэг тийм утгатай зүйлийг шүүхийн захирамж дээр гарсан байл. Тэгэхээр энэ өөрөө эргээд одоо шүүхийн тухайн үеийн тушаал шийдвэрийг гаргасан миний эрх ашиг зөрчигдөж байгаа байхгүй. Одоо эндээс эргээд тэр энэ хохирлыг барагдуулсан хавдар судлалын үндэсний төв эрүүл мэндийн яамны шинэ хуулиараа бол одоо нэг тушаал гаргасан хүнээс нь энэ хохирлыг барагдуулах ёстой шүү дээ, тийм үү? Тэгэхээр миний хувьд одоо яг хууль ёсны тэгээд энэ ажлыг сайжруулах зорилгоор гаргасан тушаал шийдвэрийг ямар нэгэн шүүх хурал болохгүйгээр бүхэлд нь хүлээн зөвшөөрж энэ асуудлыг ингэж шийдэж байна гэдэг нь яалтчгүй энэ бол ашиг сонирхлын зөрчил байгаа нь бол тодорхой байна. Эрдэнэхүй даргаыг шүүхэд хандсныг та юу мэдээлэл авсан байсан уу? Одоо энэ шүүх хурлын процесс бол үндсэндээ тэр таныг одоо ажлаас чөлөөлөх тухай одоо сайдын тушаал гарсны дараахан шүүхэд хандсан гэдэг юм мэдээлэл. Ер нь энэ асуудал нэг хувийн харилцаанаас болоод одоо өмнөх сайдыгаа одоо яг хохирохч гэдэг юм уу эсвэл хоорондын шонзонгийн сэтлэр энэ шүүхийн шийдвэр ч гэдэг юм уу шийдвэр гараагүй байхад Эрдэнэхүй даргын хэмжлэхийг хүлээн зөвшөөрөх байдлаар явсан байж болох. Та юу гэж байна? Би одоо сайн хэлж мэдэхгүй. Миний хувьд бол одоо ямар нэгэн байдлаар энэ хүмүүстэй ямар нэгэн тийм хувийн шонзон ч юм уу тийм зүйл ерөөсөө огтосоо байхгүй. Би бол одоо ажлыг зарчмын хувьд ажлыг сайжруулах шаардлагатай гаргасан алдаа дутагдал зөрчлийг арилгах ёстой. Тэрний тулд авах ёстой арга хэмжээг л яг хууль номынхын дагуу авсан. Тийм зүйл. За тэр улсууд одоо ямар байдлаар хандаж ямар нэгэн шүүх хурал болоогүй шүүхийн тогтоол шийдвэр гараагүй байхад гарсан мэтэр олон нийтэд ташаа мэдээлэл өгж байгаа юм. Би нэгдүгээрт ойлгохгүй байгаа. Хоёрдугаарт яагаад эрүүл мэндийн сайд очоод энэ одоо нэхэмжлэхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрж одоо энэ улсыг болон миний одоо ингээд эрх ашигт одоо ингэ сөрөг нөлөөлөх үе ийм шийдвэрүүд гаргаж байгааг ойлгохгүй байгаа. Тийм учраас энийг заавал тогтоолгож авахгүй л эргээд одоо надад маш их санхүүгийн болоод миний нэр хүндээр маш их сөрөг үр дагаврууд гарч байгаа учраас одоо хандхын сөрөөр аргагүй байдалд орсон учраас одоо ингээд авилгалтай тэмцэх газар энэ албан тушаалаа уруулаа ашиглаж энэ ангийнхаа хүүхдэд давуу байдал олгосон энэ зүйлийг шалгаж өгөөч ял гэдэг тийм утгатай л